Та Mr. Beast гэж юм болохыг мэдэх үү? Хэрвээ яг одоо YouTube платформ дээр хамгийн их subscribeтай чаналуудын жигсаалтыг орж харуул хамгийн түрүүнд Mr. Beast-ийг нийт 434 сая subscriber нэгт яваг харж болно. YouTube ертөнцөөс төрөн гарсан тэр бумтан болох Mr. Beast өнөө цагийн хамгийн нэр хүндтэй бас алдартай инфлюенсерүүд энийг үлээ. Африкийн алслагдсан тосгонд ходог ухаж өгөхөөс эхлээд мянган хүмүүсийн харааг амжилж Squid Game болох Beast Game-ийг зохион байгуулсан тэрээр өнөө цагийн хамгийн амжилттай YouTuber-уудын нэгээр нэрлэгддэг үлээ. Тэгвэл бид Mr. Beast-ийг түүний энэхүү нэр алдрын ориглоос чааш өөр юугаар мэдэх вэ? Хэдийгээр гаднаа ноён Beast бол асар их сайхан сэтгэлтэй тусч өглөгч тэр бумтан харагдах боловч үнэндээ түүнтэй холбоотой өөрийн гэсэн маш бараан нууцуд байдаг талаар та мэдэх үү? Mr. Beast явуулдаг giveaway-ийн үнэндээ лөөр болохоос ахуулаад NFT ба янз бүрийн криптовалют мөрөдөд тоглоом эсвэл хамтрагчийн үйлдэлсэн бэлгийн хүчирхийллийн хэрэгүүдээс гадна ажлын байран дээр хүчирхийлэл үлдсэн ба өөрийнх нь нэрийн бүргэр нь эрүүл ахуйн талаас асуудалтай гих мэтлэн олон асуудлыг дурдж болно. Гэсэн ч эдгээр нь бүгдээрээ үнэн гэсэн үг биш бөгөөд магадгүй түүний нэр алдар амжилтанд татарсан хүмүүсийн гаргасан худалцуу яриа байхыг үгүйсэхгүй. Тийм болохоор өнөөдөр би та бүхэндээ олон түмний Mr. Beast хэмээх нэрээрээ танигдсан Jimmy Donaldson талаар ярьж өгөхөөр бэлтгэлээ. Mr. Beast үнэхээр